Майкл Джексон бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн ихээр буруугаар ойлгогдож, хамгийн аргасаар бүтээгдсэн нэгэн байсан байж магадгүй юм. Түүнийг арьсаа солиулсан хүүхэд хүчирхийлсэн хэмээн шуугуулж байсан санамсаргүй хэрэг байсан гэж үгүй ээ. Тэрээр дэлхийн нийтийг өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй хөгжмийн ертөнцид өөрийн ноёрхлыг бүрэн тогтоохоор зэхэж байсан тул түүнийг оргилд хүрэхээс өмнө сүрүүлэхийг оролцсон хамгийн хачирхалтай хуулиудаа мөхий оролдлогод эхэлсэн юм. Гэвч түүнийг нас барсны дараа хийсэн задлан шинжилгээний дүн бүхнийг өөрчилсөн. Тэрээр арьсаа зориудаар солиулаагүй. Харин витилего хэмээх ховор төрлийн арьсны өвчнөр шаналж байсан нь нотлогдсон билээ. Энэ бүх гүтгэлэг түүнийг тойрсон харанхуй сүдэн зүгээр нэг шар хэвлэлийн шууган байгаагүй. Энэ бол хөгжмийн ертөнцийн цаана нуугдсан Джеффри Эпштейн ба Холливуудын бохир тоглоомтой холбогдох сэжүүр байсан юм. Өнөөдөр бид түүний гэрэлт намтрыг биш, харин түүнийг сүрүүлэхийг хүссэн тэрхүү нууц ертөнцийн үннийг ухах болно. Майкл Джексоны анхааруулга ба Холливуудын нууц. Майкл Джексон олон жилийн турш Эпштейний хүрээлэнхний талаар бүгдэд анхааруулахыг хичээж байсан. Тодорхойлбол Sony компаниг гүйцэтгэх захирлаасан Эпштейний найз Томми Мотологийн бичвэрт маатах, муулах гэж буруу дуудсан тухай юм. Томми Мотоло бол чөтгөрл гэсэн үг. Джексон Холливуд дахь охтын хүчирхийллийн тухай урд өмнө нь хэвлэгдэж байгаагүй дуунууд бичсэн байдаг бөгөөд дуундаа ингэж дуулдаг. Одоо тэр замд гарлаа, тэр Холливуд руу явж байна. Од болохыг хүсэж байгаагаа хэлв. Мөнгөн сайн гэж тэр сонсчээ. Тэр галт тэрэгний бодолтой буухад нэгэн нэр хүлээж байлаа. Охин минь мөнгө хаана байгааг би чамд үзүүлье. Зүгээр л үсээ сул тавьчих гэж хэлсэн байна. Бид энэ бүхнийг үл тоомсорлон харин одоо түүний өгч байсан анхааруулгууд нь зүгээр нэг уналтанд орсон супер одын солиорол биш байсныг дэлхийн нийтээр ухаарч эхэлжээ. Холливуудын нэр хүнд нуусан продюсер Харви Вайнштейн хүчингийн болон эрүүгээр буруутгалаа. Шуурхай мэдээ тэр бомтон Джеффри Эпштейн хүн удаадлах шинэ хэрэгээр баривчлагдаа. Тэгээ яагаад түүнийг Майклыг үзэн ядаж байсныг түүний медиа эзэнт гүрэн болон тэднийг илчлэх гэсэн төлөвлөгөөнд нь ямар их аюул занлууд учруулж байсныг ухаарах үед Майкл Джексоны анхааруулгын утга учир тайлагдж эхэлнэ. Marvel болон Universal-ыг худалдаж авах төлөвлөгөө. Майкл Джексоны ярианаас бид Universal руу хэлбэрхээ орж түүнийг худалдаа авч чадна. Тэгвэл бид Jaws, E.T., Ойр дотны харилцаа зэрэг кинонуудыг эзэмших болно. Энэ нь бидэнд Universal Marvel сувгийг бий болгох боломжийг олгоно. Зөвхөн Marvel-ийн дөрөв төдийгүй Marvel-ийн кинонуудыг ч гэсэн эзэмшинэ. Бид ресторануудаас эхлээд жижиглэн худалдаа Attraction Park хүртэл хүссэн бүхнийг хийж чадна. Үүний дараа дуйланд шүүх хурлууд эхэлсэн. Эцэст нь Disney Marvel-ыг худалдаа авч яг Майклын таамаглаж байсан зүйлийг хийж асар их хөрөнгө босгосон юм. Тэгээд эцэст нь үннийг хэлэх гэсэн түүний орлого амиар нь солигдсон. Учир нь Майкл надад тэд түүнийг хөнөөх гэж байгааг хэлж байсан юм. Учир нь Майкл надад тэд түүнийг хөнөөх гэж байгаа гэдгийг хэлжсэн. Тэр айж байсан. Амныхаа төлөө айж байсан. Anti-establishment төр засаг тогтолцооны эсрэг дүр. Los Angeles Times болон CBS News агентлагууд хоёулаа Майкл Джексон нас барсан тухай мэдээлж байна. Ингивч түүний с жигтэй өглийн өмнө Джексон салбарын хэмжээний алдар нэрээс аль хэдийн хальсан байв. Судалгаагаар түүнийг Хатан хаан болон Есүс Христтэй зэрэгцүүлэн дэлхий дээрх хамгийн танигдсан хүмүүсийн нэгээр нэрлэж байжээ. Түүнийг тайзан дээр гарч ирэхэд үзэгчид заримдаа 3000 хүртэл хүн ухаан алдаж ундаг байсан тул үзэгчдийн дунд эмнэлгийн асар том багууд ажилладаг байв. Тэр зүгээр л зогсоход л хангалттай байлаа. Тиймээс тэр зөвхөн дуулахаа болж энэ дуу хоолоогоор entertainment салбарын үйлчлэгийн шинжтэй зан үйлийг анхааруулж эхлэхэд тэд дороо тогтолцооны эсрэг гол дүр болон хувирсан юм. Энэ нь дээд зиндааныхныг элитүүдийг айлгаж байв. Өнөн дээр Джексон Джеффри Эпштейнтэй ердөө ганцхан удаа уулзсан. 2003 онд тэрээр Palm Beach-с байшин хайж байхдаа түүний багийнхан байшин зарах гэж бүү нэгэн эртээ танилцуулсан Эпштейн байв. Ингивч түүний дахин анхааруулж байсан хүн бол Эпштейний дотны найз. Эпштейний хэрэгт 100 удаа дурдгдсан Томми Мотоло байлаа. Томми Мотоло бол зөвхөн хөгжмийн ертөнц биш, entertainment салбарын том дүр юм. Түүний харилцаа холбоо медиа ертөнцийн бүхэл салбарт гүнзгий тархсан байв. 1980-ад онд Джексон Do you know where your kids are? Хүүхдүүд чи хаана байгааг мэдхүү нэртэй дуу бичсэн. Энэ дуунд Холливуд руу зогтод очиод entertainment салбарын удирдах албан тушаалтнуудад дахин хүчирхийлүүлсэн. Хүчирхийллийн хохирогч охины түгээмэл түүхийг өгүүлдэг. Энэ дууг мэдээж хэвлэхийг хизээж зөвшөөрөөгүй ч Джексоныг нас барсны дараа засагдахад хүмүүс үйл явдлуудыг холбож үзээд энэ нь салбар дахь системчилсэн хүчирхийллийн тухай Джексоны бас нэг анхааруулга байсныг ухаарсан юм. Хожим нь Эпштейний файлууд задрахад Эпштейн залуу охидтой холбогдох боломжоо нэмэгдүүлэхийн тулд хөгжмийн том лейбл болох EMI-г худалдаж авахар оролдож байсан нь илэрсэн.
Тэгээд түүний энэ бүхний удирдуулахаар дамжлагыг хүссэн хүн нь өөр хинч биш. Түүний сайн найз Томми Мотола байв. Тийм ээ, хүүхдийн хүчирхийллийн хэрэгтнэр холбогдож байсан Майкл Джексон өөрөө энэ салбар дахь аимшигт хүчирхийллийн талаар түүний бодит сар хүрээ тодорхой болохоос 10 хэдэн жилийн өмнө дэлхийн нийтэд нээлттэй анхааруулж байсан юм. Олдсон цахим шуудан болон утасны тэмдэглэлүүдээс харахад Мотола Эпштейнаар тогтмол холбоотой байжээ. 2019 онд Эпштейнийг эцсийн удаа баривчлагдахын яг өмнө Эпштейнийг бэлгийн хүчирхийлэгчээр бүртгэгдснээс хойш харилцаагаа хадгалсаар байсан. Томми түүнд хувийн мөрдөгчийн холбоо барих мэдээллийг өгсөн байна. Эпштейн талархахад тэрээр надад баярлалаа гэж хэлэх хэрэггүй гэжээ. 2017 онд тэрээр Palm Beach дэх нэгэн зочид буудал болсон. Одоо хүртэл тодорхойгүй байгаа хэрэгт орооцолцсныхаа дараа Эпштейнээс зөвлөгөө авсан байна. Тэрээр Эпштейнээс би юу ч хийх шаардлагагүй зү. Зүгээр л амаа хамхиад чимээгүй байх уу гэж асууж. Эпштейн Мотолад чи аюулгүй гэж хариулсан байна. Босон явдлаас аюулгүй үлдсэн гэдгийг нь Эпштейн баталсны дараа Мотоло баярлаа хайртай шүү хөгшин минь гэжээ. Rolling Stone сэтгүүлийн мэдээлснээр Эпштейн залуу ирээдүйтэй эмэгтэй хөгжимчдтэй холбоо тогтоож тэдэнд сэтгэл төрүүлэхийн тулд Мотологийн нэрийг ашиглаж тэдний бүтээлийг Sony-гийн гүйцэтгэх захирал руу дамжуулна гэж хэлдэг байжээ. 2003 оны нэгэн чанаргүй бичлэг дээр Джексон Эпштейний найз Мотологийн тухай үннийг дэлхийн нийтэд дэлгэдэг. Тэрээр хөгжмийг зогсоож хүмүүсээс бичлэг хийхгүй байхыг хүсдэг. Миний хэлэх гэж байгаа зүйлийг битгий видео бичдэг хийгээрэй. За үүнийг унтраач гуйж байна. Би одоо хэлэх ёсгүй зүйлээ хэлэх гэж байна. Джексон дараа нь Mariah Carey-гийн тухай түүхийг ярьдаг. Тэрээр Мотолотог ирэлсэн байсан бөгөөд Джексонд түүнийг хичнээн бузар хүн болохыг хэлж байжээ. Carey Джексонд Мотолог хүчирхийлэгч хянах дуртай аюултай хүн бөгөөд түүнийг хаа сайгүй дагуулж тагнадаг байсныг хэлсэн байна. Mariah Carey Томмигоос саасны дараа над дээр уйлсаар ирсэн. Маш их уйлж байсан тул би түүнийг тэврэх хэрэгтэй болсон. Тэр надад одоо энэ бол бузар ир Майкл энэ хүн намайг дагдаг гэж хэлсэн. Тэр түүнийг утсыг чагнадаг тэр маш хорон санаатай түүнд итгэдэггүй тэр бол аимшигтай хүн гэж хэлсэн байна. Джексон үүгээр зогсоогүй. Учир нь тэр зөвхөн дууны лейблүүд болон хүчирхийлэгч удирдлагуудын талаар анхааруулаад зогсохгүй тэдний эсрэг цохилт өгч цугларсан олонд хандан Мотолог ажлаас нь халж уран бүтээлчдийг нь түүн шиг ирчүүдээс аврахыг уриалсан юм. Үзэгчид Майкл Джексоныг үргэлж дэмждэг шигээ баярлан хашгирч байсан ч хөгжмийн ертөнцийн хамгийн хүчирхэг хүний тухай ийм ноцтой мэдээлэл цацсны дараа үзэгчдийн баяр хөөртэй хашгираа нь түүний хүлээж байсан хариу үйлдэл биш байсан нь түүний царинаас тодорхой харагдаж байв. Хожим нь Mariah Carey өөрийн намтарт номоо гаргаж түүний гар доор амссан хүчирхийллийн талаар бичсэн юм. Тэрээр Мотолотог эрлэгтээ ердөө 24 настай байсан бөгөөд Мотоло түүнээс 20 насаар ах байв. Түүний сайн найз Роберт De Niro хормын гэрчин байжээ. Түүний дурсамж номд гоо үсгэлэн авьяас чадвар нөөц боломжийг нь харж давуу талыг нь ашигласан хүчирхэг ахмад эрчүүдээр хүрээлэгдсэн аимшигтай дүр зургийг өрсөлсөн байдаг. Тэрээр түүний алхан бүрийг хянаж хаашаа явахыг нь шийддэг байсан бөгөөд харшаас зөвхөн түүний зөвшөөрөлтөөр гардаг байсан. Тэр байтугай зөвшөөрөлгүй гарвал зэвсэгт хамгаалагчид хөслөн хайлгадаг байсан тухай бичжээ. Гэхдээ чи Макдоналдс руу чизбургер авахаар явхад чинь гар утас руу чинь чи чөтгөр рүүгээ хаашаа яваад байгаа юм бэ гэж залгадаг байсан үнэн үү? Гэсэн асуултууд Mariah Carey ерөнхийдөө тийм ээ гэж хариулжээ. Нэгэн удаа оройн цог дээр найзуудынхаа дэргэд Мотоло хотоо авч эрнийх нь хавтгай талаар түүний нүүрэн дээр гитсэн гэд. Энэ мөчид тэрээр зугтах хэрэгтэйг авахарчээ. Салсныхан дараа тэрээр Мотолог өөрийн эрх мэдлээ ашиглан карьер болон глиттер цомгийг нь сүйтгэсэн гэж буруутгасан. Майкл Джексоны хэлснээр энэ нь анхны бөгөөд эцсийн удаа биш байв. Гэвч Майкл Джексонд энд өвлийн аюултай алхам хийсэн юм. Учир нь тэрээр медиа салбар дахь хүчирхэг удирдлагуудын талаар анхааруулаад зогсохгүй. Лейблийг орхиж үүгээрээ тэдний орлогын хамгийн том их үсрэг авч чадж байв. Би Sony-д хэдэн тэрбум долларын орлого оруулсан. Хэдэн тэрбум. Тэр намайг үргэлж хөгжим бүжиг л бодож явдаг. Энэ уран бүтээлч тэднээс илүү ухаантай сэтгэнэ гэж хизээж санаагүй. Тэдний хийх гэж байгаа зүйлийг бид зүгээр орхиж болохгүй. Бид тэднийг орхиж байна. Тиймээс тэд надад маш их уурлаж байгаа. Надаас өшөг авах арга нь миний цомгийг устгах явдлаа. Sony компани Invisible цомгийг бүтээхэд $30 сая зарцуулсан ч сурчлаганд нь ердөө $25 сая зарцуулсан. Түүний үр дүнд энэ нь түүний хамгийн сул соло цомог болсон юм. Түүний продюсер Darkchild хожим нь өгсөн ярилцлагада энэ нь Джексоны Sony-тэй хийсэн тэмцлийн улмаас зориулаар хийсэн алхам байсныг хүлээн зөвшөөрсөн. Джексоныг дэмжиж байсан продюсерүүд түүнийг нас барсны дараа үүнийг хэлж байсан бол Джексон өөрөө Томми шиг удирдлагуудад уран бүтээлчид хэрхэн мөлжүүд байгааг дэлхийн нийтэд анхаарахыг цөхрөлтгүй хичээж байв. Майклыг ердөө 5 настай байхад энэ салбар руу шийдсэнийг олон хүн мэднэ.
Насанд хүрэхэд тэрээр одод бол ердөөл бусдын хөрөнгө гэдгийг хинээс ч илүү сайн мэддэг болсон байв. Бусад хүүхдүүд сургуульд явж анхны найзуудтайгаа уулзаж байхад тэрээр бичлэгийн студид бусдын хөрөнгийг ариужуулахын тулд ажиллаж байлаа. Жаахан хүүхэд байхдаа би үргэлж завгүй байдаг байсан. Motown студийн замын эсрэг талд нэг парк байдгийг би сандаг. Би тэр парк руу явмаар санагдаж гониглдог байсан ч надад өөр ажил байгааг мэдэж байсан. 2002 онд Sony-гийн Нью-Йорк дахь офисын гадна Jackson цугларсан олныг Sony болон Tommy-гийн эсрэг тохирсон. Гэвч бэлгийн хүчирхийлэл хяналт Epstein-ийн хүрээлэл бол Jackson-ы анхааруулгын зөвхөн нэг тал байв. Бид бүгд түүнийг шоолж түүний анхааруулж байсан медиа салбарын тараас хүүхэд хүчирхийлсэн гэх түүхүүдийг шимтэн уншиж байх зур. Jackson тэрхүү салбарынхны гарт ам үрэгдэж гэж байгаагаа хүмүүст идэвхтэй хэлж байсан юм. Зөвхөн тэднийг илчилснийхээ төлөө биш, тэрээр тэдний титмийн эрдэнэ байсан бөгөөд тэрээр тэднээс гарч чадахыг хүссэн учраас тэр юм. Тэгэд үүнийг хийхин тулд тэрээр өөрийн эзэнт гүрнийг хамт авч явах гэж байв. Энэхүү асар том каталог маш үнцэнтэй. Энэ нь маш их мөнгөөр үнэлэгдэнэ. Яг одоо түүний төлөө тэмцэл өрнөж байна. Би үүнд тайлбар өгч чадахгүй. Яг одоо маш их том хувилдааны зүйл явж байна. Түүнийг нас барсны дараа л түүний эгч LaToya Jackson телевизээр үүнийг хэлэхэд хүмүүс түүний анхааруулгыг нухацтай авч үзэж эхэлсэн. Тэр надад дахин LaToya тэд намайг алах гэж байна гэж хэлсэн. Би хэн Майкл? Чи чинь Майкл Джексон шүү дээ. Эрүүл ухаантай хэн ч чамд ийм зүйл хийхийг бодохгүй гэхэд тэр чи ойлгохгүй байна. Энэ чиний бодож байгаагаас ч том зүйл. Энэ бол миний дууны эрх шүү дээ. Тэд миний дууны эрхийн араас л явж байна. Тэд үүнийг авахыг л хүсэж байгаа гэсэн. Миний дүү дэлхийн хамгийн том каталогуудын нэгийг эзэмшдэг байсан. Өөрөөр хэлбэл Beatles-ийн The Beatles цуглуулгыг тэр эзэмшдэг байсан. Майкл адил LaToya-г тухайн үед дүүгийнхээ өглөөр нэр хүнд олох гэсэн галзуу эмэгтэй мэтэр харуулж байв. Ингэвч дэлхийн хамгийн том од болсноор Майкл өөрийгөө хэрцгий эзэнт гүрний хамгийн үн цэнтэй колон болгосон үүсгэх аргагүй үнэ юм. Тэд түүнийг тусгаар тогтнохыг зөвшөөрөхөөс илүүтэйгээр үүнийг нурж унахыг нь харахыг илүүд үзсэн. Хүмүүс чиний амьдралд орж ирээд чамааг удирдах, залилж, хөрөнгө мөнгө санхүүгээд байгаа бүхний чинь хянаж чи тэдний хэлснийг хийх ёстой болдог. Майклийн туулж байсан зүйл яг л юм. Тэдний хүлээж байгаагүй зүйл бол Джексон үүнийг ойлгож байсан явдал юм. 5 настайгаас хойш хурцлагдсан зүүн савангоор Майкл өмчлөх эрхгүй алдар нэр бол зөвхөн том цааштай алтан товор гэдгийг мэдэж байв. Тэрээр 1985 онд ATV хөгжмийн паблишингийг $47.5 сая худалдаж авсан. ATV нь Beatles, Elvis, Bruce Springsteen, Rolling Stone, Cher, Little Richard нарын бүхий л каталогийг эзэмшдэг байв. Тэр байтугай Paul McCartney, Yoko Ono нарын анхны боломж олдоход үүнийг нь хожим ямар үнэтэй болохыг олж харалгүй татгалзаж байжээ. Өнөөдөр хөгжмийн каталогийн үн цэнийг хүн бүр мэддэг болсон. Taylor Swift хүртэл Scooter Braun-аас хөгжмийн хяналтаа буцааж авахын тулд бүх мастер дуунуудаа дахин бичүүлсэн. Таны дуртай уран бүтээлчдийн ихэнх нь өөрсдийн уран бүтээлийг эзэмшдэг. Гэвч 80-аад онд энэ өмчлөл ямар их эрх мэдэл авчирдгийг хэн ч ойлгодгүй байв. Харин насан туршдаа бусдын өмч байсан Jackson тэрхүү үн цэнийг урьдчилан харж хөгжмийн хосгүй эрхтэй ATV-г худалдаж авсан юм. Юу гэж энэ бүх гайхалтай дуунуудыг юуны төлөө бичснээ ойлгодоггүй. Болдогсон бол бүгдийг авах юмсан. Энэ бол яг л дээр. Энэхүү худалдаа авалтаар хөгжмийн чиглэл болон уран бүтээлчдийг хянах асар их эрх мэдэл ирсэн юм. Энэ хяналтыг урд нь үргэлж хөгжмийн салбарын элитүүд эзэмшиж байв. Тэрээр entertainment салбарт тэргүүлэгч болох Motola Weinstein-араас ч дээгүүр зогсож зөвхөн хөгжмийн бос entertainment-ийн салбарын хамгийн хүчирхэг хүн болох төлөвлөгөө боловсруулж байв. Тэрээр Marvel болон Universal-ыг худалдаж авахыг хүссэн бөгөөд санхүүжилт нь бэлэн байсан юм. Энэ нь бидэнд Universal Marvel сувгийг бий болгох боломжийг олгоно. Зөвхөн Marvel-ийн дөрөв төдийгүй Marvel-ийн кинонуудыг ч гэсэн эзэмшинэ. Бид ресторануудаас эхлээд жижиглэн худалдаа attraction park хүртэл хүссэн бүхнийг хийж чадна. Үүний дараа Doyland шүүх хурлууд эхэлсэн. Эцэст нь Disney Marvel-ыг худалдаа авч яг Michael-ийн таамаглаж байсан зүйлийг хийж асар их хөрөнгө босгосон юм. Тэрээр дэлхийн ертөнцийг өөрчилж, эцэст нь хөгжмөөрөө дамжуулж өөрчлөлт авчрах гэж байсан. Хүмүүсийг нэгтгэж үннийг илчлэх байсан. Marvel тухайн үед дөнгөж дампуурч байсан комик номын компани байлаа. Өшөө авагчид буюу Avengers franchise Флорида дахь Universal Park юу ч байхгүй байв. Disney бидэнд харуулсанчлан энэ нь түүнд $10 тэрбум авчирч түүнийг entertainment ертөнцийн хамгийн хүчирхэг хүн болгох байлаа. Тэгтэл дуйлаанууд гарч ирэв. Нэг л шөнийн дотор тэд намайг галзуу гомо секс гэж дуудаж эхэлсэн.
Джексон өөрөө ч өөртөө тус болоогүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Түүний гадаад төрх байдлын өөрчлөлт олон хүнийг цочирдуулж зарим зан авир үзэмжгүй харагдаж байв. Гэвч тэрээр өөрийгөө гүтгэгчдийн эсрэг үргэлж зогсож, түүний алдар нэр хяналтын тухай анхааруулга болон түүний эсрэг дайралт ихсэн явдлын хоорондын хамаарлыг зааж байв. Хэрэг хүмүүс худал зүйлийг хангалттай удаан сонсвол түүнд итгэдэг гэдгийг би залруулмаар байна. Гэвч цаг хугацааны шугамыг хардаа Джексон каталог худалдаж авах, мотолог нэрээр нь дуудах, эсвэл Marvel Universal-ыг авах төлөвлөгөө гаргах замаар салбарын эсрэг алхам хийх бүрт түүний эсрэг дайралт улам ширүүсэж байв. Шүүмжлэл, доромжлол улам чангарав. Entertainment-ийн элитүүд зөвхөн түүний нэр хүндийг устгахыг хүсээгүй. Тэд түүний каталогийг Marvel болон Universal-ийн талаарх санааг нь авч түүнийг бүр мөсөн замаасаа зайлуулахыг хүссэн юм. Тэд энэ хүнийг үзэл бодлоо үлдэрхийлж дэлхийг өөрчлөхийг хүсээгүй юм. Энд тэрээр өөртөө үнэхээр тусаалаагүй. Учир нь Майкл Джексон мөнгө олохдоо хэр сайн байсан бэ? Үүрэгтэй түүгээрээ сайн байв. Шүүхийн маргаанаас болж ивент итгэжгүй болж, шин цомгоосоо бага мөнгө олж, Роми эзэн хаан шиг амьдарч байсан Джексон асар их өөрөнд орсон байв. Тэрээр ATV каталогийнхаа эсрэг зээл авч байсан ч үүнийгээ зарахыг хүсээгүй. Тиймээс түүнд маш хурдан хугацаанд их мөнгө олох арга хэрэгтэй байсан бөгөөд 50 настай олон жилийн шүүх хурлаас болж сэтгэл зүйн гэмтэл авсан. Эрүүл мэндийн ноцтой асуудалтай түүний хамгийн сүүлд хийхийг хүссэн зүйл нь аялан тоглолт байв. Эдгээр нь миний Лондонд хийх эцсийн тоглолтууд байх болно. Энэ л байх болно. Энэ бол This is it энэ л байна. Намайг This is it гэж хэлэхэд энэ нь үнэхээр энэ л байна л гэсэн үг. Асар том талбайд дэлхийн нийтийн хяналтанд 10 удаагийн ядаргаатай тоглолт хийх нь аль хэдийнэ хүнд даваа байсан. Гэвч түүнийг ердөө 10 шоунд зөвшөөрсөн байхад түүний дээр байсан хүмүүс үүнийг 50 шоу болгон нэмэгдүүлсэн түүнийг 25 настай байсан ч галзуу хэрэг байлаа. Майкл хийх ёстой байсан эдгээр шоунуудыг хийх чадваргүй байсан. Майкл ердөө 10 шоуг л хүлээн зөвшөөрсөн. Түүний эгч Латоя үүнийг хизээж боломжгүй байсныг, түүний эргэн тойронд байсан хүмүүс бүгд мэдэж байсныг тодорхой хэлсэн. Тэгвэл яагаад түүнийг бие махбодын хувьд чадваргүй зүйлийг нь хийхийг албадсан бэ? Энэ бол хуйлдаан байсан бөгөөд үүнд маш олон хүн оролцсон. Тэд өөрсдөө мэдэж байгаа бөгөөд миний юу хэлэхээс, юугийнхээ надад хэлсэн зүйлийг ярихаас маш их айж байгаа. Түүний эгч үүнийг зоригт хийсэн үйлдэл түүнийг хянаж байсан хүмүүс зөвхөн нэмэлт орлого олохыг хүсээгүй, харин түүнийг хязгаараа тултал шахахыг хүссэн гэж дуу хоолойгоо хүргэж байсан. Энэ нь тэдний зорилго байсан уу үгүй юу гэдгийг бид хизээч мэдэхгүй ч яг ийм зүйл болсон юм. Удалгүй зөвхөн бэлтгэл сургуулалт Джексонс маш их хүч шаардаж байсан тул түүнд пропофол хэмээх хүчтэй эмийг унтуулахаар тарьж байв. Ингивч энэ нь түүнд тус олоогүй. Тэр үүнд донтсон. Тэгээд эрүүл мэндэнд туйлдж маш хүчтэй эм тариулахгүйгээр бүтэн өдрийг өнгөрөөж чадхаа байв. Тэрээр шоугаа хизээч хийж чадахгүй байсан бөгөөд тоглолт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө хизээч уух ёсгүй байсан эмийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас учир битүүлэг нөхцөл байдалд нас барсан юм. Эмийг маш аюултай аргаар хэрэглэсэн тул түүний хувийн эмч буруутай тооцогдож 4 жилийн хорих ял авсан ч ердөө 2 жилийг эдэлсэн юм. Хамгийн аимшигтай хэсэг нь үүний дараа юу болсон бэ гэдэгт байна. 2016 онд Sony эцэст нь хүслээ биелүүлсэн. Тэд 80-аад оноос хойш хараагаа бэлчээж байсан зүйлсээ авсан. Тэд Джексны хэдэн 10 жилийн турш босгосон хөгжмийн каталог болох ATV-гийн паблишинг эрхийг Beatles, Elvis-ийн дуунууд тэр байтугай Джексны өөрийнх нь дуунуудыг $75 сая бүрэн хяналттай авсан байдаг. Үүгээрч зогсохгүй түүний үнц нь асар ихээр өссөн. Учир нь хөгжмийн домогт хүмүүсийг амьд ахуйд нь эзэмшиж чадахгүй бол дараагийн том зүйл бол тэднийг үгснийхэн дараа эзэмших явдал юм. Джексны өвөл бол түүхэн үйл явдал байсан бөгөөд түүний дуунууд яг 1983 он шиг дахин асар ихээр зарагдаж эхлэв. Хүн бүр түүний хөгжмийг худалдаж авч тоглож байлаа. Тэрээр дэлхий дээрх хамгийн их яригдсан хүн байв. Телевиз, радио, сонин бүр Майкл Джексны тухай мэдээлж байлаа. Түүний борлуулалт нас барснаас хойш эхний жилдээ $90 сая болсон. Гэвч Sony үүгээр зогсоогүй. Тэд This is it кино болон цомгийг дагалдуулан гаргаж тэдгээр нь $250 сая ашиг болсон байв. Тэд мөн Майкл Джексны үеийг ашиглах эрхийг худалдаж авснаар түүнийг нас барсны дараа ч түүний нэрээр цомог гаргах эрхтэй болсон юм. Түүнд тохиолдсон зүйл зохион байгуулалттай тохиолдлын эсвэл зориудын байсан уу гэдгийг бид хизээч мэдгүй. Ингивч бидний мэдэж байгаа зүйл бол эрх мэдийг яг л түүний хохирогчиг ойлгодог байсан тэр хүн ердөө 50 наснда хоосорч сүрч нас барсан юмтал юм. Түүний илүү сайн хүн төрөлхтний төлөөх мессеж нь үл тоомсорлогдож, түүний нэрлэж илчиж байсан хүмүүс бүх мөнгийг нь авч үлдсэн билээ. Хэдийгээр тэд түүний дуу хоолойг боомлж эзэнт гүрнийг нь хуваа авсан ч Майкл Джексны дэлхийн соёлд үлдээс арилшгүй мөр түүний хөгжмийн агуу эд шид ба уран бүтээлийн тэрхүү гайхамшигт сүнсийг хинч хизээч өөрийн болгож чадаагүй.
Тэрээр дэлхийн нийтэд зөвхөн анхааруулга өгөөд зогсохгүй. Дуугаараа дамжуулан хайр, эв нэгдэл илүү сайхан ертөнцийн төлөв итгэл найдварыг бидний зүрх сэтгэлд суулгаж өгсөн билээ. Тайзны гэрэл унтарч цаг хугацаа улиран оодсон ч Попын хаан Майкл Джексоны гэрэлт домог. Түүний хүнлэг сэтгэл өнөөдөрч маргаашч дэлхийн сая сонсогчдын зүрхэнд үн мөнхөд амьд оршсоор л байх болно. Эцэст нь хэлэхэд Джексон амьд.